Сайн бацхан хүүхдүүдээ за өнөөдрийн хичээлээр бүгдээрээ илэрхийлэл бодож сурцгаанаа. За энэ төрлийн илэрхийлэл 3 илэрхийлэл бичсэн байна. Энэ төрлийн илэрхийллийг бодохдоо хамгийн түрүүнд хаалт байна уу гэж харна. Хаалт байх юм бол хаалтан доторх хэлж бодно. За тэгээд хаалтан дотроо ороод яг үржих хуваах үйлдэл байна уу? Үржих хуваах хоёрын аль урд байгааг нь хэлж бодно. За тэгээд үржих хуваахаа дуусчаад дахиад нэмэх хасхаа бодох нь байна. За тэгээд нэмэх хасхаа бодчоод хаалтнаасаа гараад дахиад хаалт байна уу гэж харна. Хідэн хаалттай байна. За энэ тохиолдолд дандаа хаалт байхгүй тийм ээ. Тэгэхээр үржих хуваах үйлдэл байна уу? Үржих хуваахаа бодно, дараа нь нэмэх хасхаа бодох нь. Ерөөсөө үйлдэлийн дараалал маань хаалт, үржих хуваах, нэмэх хасах гэсэн юмудаар явах нэ. За нэгдүгээр бодлогон дээр хуваах, үржих хоёрын хуваах нь урд нь буюу зүүн гар талт нь тийм ээ. Тэгэхээр хуваах маань нэгдүгээр үйлдэл, үржих маань хоёрдугаар үйлдэл, нэмэх гуравдугаар үйлдэл, хасах дөрөвдүгээр үйлдэл байх нэ. За нэгдүгээр үйлдэл бүгдээрээ бодцгоо. Нэгдүгээр үйлдэл маань хуваах тэмдгийн хоёр талд 49 болон 7-гийн тоо. Тэгэхээр 49 7-2-ыг хооронд нь хуваах нэ. Тэгэхээр одоо 49 7 гэдэг хоёр тоо маань хоорондоо хуваагдаад буюу хоорондоо нийлээд 7 гэдэг тоо болоод хувирчихсан гэсэн. Тэгэхээр одоо 49-ийг хуваахын 7 гэдгийн оронд л 7 гэж сэтгэж бодох нь. За хоёр дахь үйлдэл маань 28-ыг үржих нь 6 байна. 28-ыг 6 үржүүлэхээр 168. За багш нь энэ дээр үржих хуваах үйлдэл дээр энийг үржихээр ингэн тэгнэ гэж ерөөсөн нэг бүрчлэн ярихгүй. Яагаад гэвэл та нар маань үржиж хуваагаа сурцсан. Багш нь үйлдэлийн дараалал дээр голчилж ярина шүү. За үржихээр ийм гарна тийм ээ. За тэгэнгүүт 3 дугаар үйлдэл маань нэмэх үйлдэл байна. Хэдээр хэдийг нэмэх юм бэ гэж харна. Тэгэхээр энэ 49-ийг хуваах нь 7 маань 7 гэсэн тоо болчихсон. Энэ хоёрын оронд 7. 28-ыг үржих нь 6 гэдэг тоо маань 168 нийлээд 168 болцсон. Тэгэхээр энэ хоёрын хариуг хооронд нь нэмнэ гэсэн үг шүү. За яг нэмэх тэмдгийн уурдаага 7-гийн тоо болон нэмэх тэмдгийн ардаага 28 гэсэн хоёр тоо маань хоёулаа өөр тоотой нийлээд өөр тоо бүтээчихсэн. Тэгэхээр тэр бүтээгээд гарч ирсэн тоонуудын хооронд нь бодсон шүү. За 7 дээр нэмэх нь 168. Тэгэхээр 175 гарах нь 3 дахь үйлдэл маань 175. Шар өнгөн дээр гарсан хариун дээр ногоон өнгөн дээр гарсан хариуг нэмнэ. За дөрөвт үйлдэл нь. За хасах нь 76 гэж байна. Хідээс 76-ыг хасах юм бэ гэж бодохдоо яг дөрөвт үйлдэлээс урагших үйлдэлүүдийн тоог нь харна. 1 3 2 гэсэн тоо. Тэгвэл энэ 3 тооны хамгийн их тооных нь хариунаас 76-ыг хасна. Тэгэхээр 3 дугаар тоо ч хамгийн их буюу үйлдэлийн тоо маань 3 байна тийм ээ. Тэгвэл цэнхэр өнгөний хариунаас 76-ыг хасах нь шүү. За тэгэхээр 175-аас 76. За хаслаа 99 тийм ээ. За хариу маань 99 гарлаа. За та нар болохгүй бол энэ бичлэгээ зогсоогоор нэгдүгээр дасгалаа. Жишээгээ дахиад дэвтэрдээ бодно. Тэгээд тулгаад харна. Миний үйлдэлийн дараалал зөв байна уу, буруу байна уу гэд. За хоёр дахь бодлого. За эхлээд хаалт гэсэн тийм ээ. Хаалтан дотор үржих хуваахаа нэмэх хасхаа гэд яг дараалалаа. За нэгдүгээр үйлдэл, хоёр дахь үйлдэл. Хаалтнаас гарлаа үржих хуваах үйлдэлээ эхэлж гин. Тэгэхээр 3 дахь үйлдэл дараа нь нэмэх хасхаа юм. За нэгдүгээр үйлдэлийг хуваах нэ. Хуваахаар 92 гарна тийм ээ. За хоёр дахь үйлдэлийг хасна. Энэ шар маань 184-ийг хуваах нь 2. Энэ хоёрыг хуваагаад 92 гэдэг тоо гарчихсан. За тэгвэл 92-оос 90-ийг хасах нь шүү. За 92-оос хасах нь 90. За ингээд хариу нь 2 гарлаа. За тэгвэл хаалтан дотор байсан энэ 3 тоо маань нийлээл 2 гэсэн тоо болчихсон гэсэн үг. За 3 дахь үйлдэл маань 248-ыг хуваах нь 4. За 2-оор тасчихгүй 24-оор тасна тийм ээ. За ингээд хариу маань 62 гарах нэ. За ингээд 4 дахь үйлдэл маань яаж ийн гэхээр нэмэх тэмдэг байна. Нэмэх тэмдгийн урд цэнхэр өнгө, хойтлолт нь болохоор хаалт маань бүтнээрээ 2 гэсэн тоо болсон. Тэгэхээр энэ хоёр тоог хооронд нь нэмнэ гэсэн. За цэнхэр өнгө маань 62 гэсэн тоо болчихсон тийм ээ. Тэгэхээр 62 дээр 2-ыг нэмхнэ. Хаалтан доторх тоо маань бүгдээрээ нийлээд 2 болсон учраас 2-ыг нэмнэ. Ингээ хариу маань 64 гарлаа. Багш нь 62 гэвчихсэн юм шүү. 64 шүү. За дараагийн бодлого 3 дахь бодлого.
За нэгдүгээр үйлдэл, хоёрдугаар үйлдэл хаалтан тодорхойгоо бодно тийм ээ. Нэгдүгээр үйлдэл нь, хоёрдугаар үйлдэл нь. Тэгэхээр за дахиад бүгдээ үйлдэлийн дарааллаа харцгаая. За хаалтан тодорхой хуваах үйлдэл 1. Хоёр дахь хуваах нь хоёр дахь үйлдэл нь дараагийн хуваах, гурав дахь нь энэ хоёр хариугаа хасна. Дөрөв дахь үйлдэл маань хаалтнаас гараад хамгийн урд байгаа үржих үйлдэл, тав дахь үйлдэл маань дараагийн үржих. За ингээ үржих хуваахаа дуусчлаа. Одоо зөвхөн хасах үйлдэл нь, энэ хасах үйлдэл нь 6 дахь үйлдэл. За нэг дахь үйлдэл маань 640-ыг хуваах нь 8. Энийг хуваалаа 80 гарлаа. За хоёр дахь үйлдэл маань бас хуваах. За ингээд 560-гаа 8 дахь хуваахаар 70 гарч ийн. За тэгвэл 3 дахь үйлдэл маань энэ хоёр шар өнгөтэй хариунуудыг хооронд нь хасах нэ. За тэгэхээр 3 дахь үйлдэл маань 80-аас хасах нь 70 буюу 10 гарлаа. За хаалтан доторх тоо маань бүгдээрээ нийлээд 10 болчихсон гэсэн үг шүү. За юм. За 4 дахь үйлдэл маань үржих үйлдэлээ 4-ийг үржих нь 39. За 4-ийг 39-ээр үржүүлээд 156. 5 дахь үйлдэл маань үржих үйлдэл тийм ээ. Хаалт болон 4-ийн тоо 2-ын хооронд үржих тэмдэг нь тэгэхээр хаалтан дахь тоо маань нийтдээ 10 болцсон тийм ээ. Тэгэхээр 10-ыг 4-өөр үржүүлнэ гэсэн үг. 10-ыг үржих нь 4 40. За хамгийн сүүлийн үйлдэл 6 дахь үйлдэл хасах үйлдэл нь цэнхэр өнгөнөөс гарсан хариунаас 6-аас хойш хамгийн их тоог нь харна. 1 3 2 5 гэж юм тийм ээ. Тэгэхээр 5 нь хамгийн их буюу ягаан өнгөтэй тоог хасах нь байна. За 156-аас хасах нь 40. За ингээ хариу маань 116 гарах нь байна. Нийт хариу маань. За ингээд хүүхдүүд маань энэ 3 бодлогоо дэвтэртээ дахиад энэ илэрхийлэлээ харахгүйгээр бодно. За тэгээд алдах юм бол би юун дээр алдчих вэ? Яагаад ингэж үгээ дахиад алдахгүй болтлоо бодно. Алдахгүй болтлоо бодцоод дараа нь гэрийнхэн даалгаврын бодлого руу орцгоно шүү. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ.